За өнөөдөр та бид Бурхан багшийн анх номын хүрдээр эргүүлсэн Саарнатад энэ маш нэг чухал газар хүрэлцэн ирээд байна. Бидний энэ хойно харагдаж байгаа энэ суурганы тойр болвол тэр цаана харагдаж байгаа Даммек ступа гэдэг нэг анхныхаа 5 шавьд номын хүрдийг эргүүлэхөө судрыг айлдсан тэр газар усгсан суврагтай яг адилхан ийм том сайхан сувраг байсан энэ суурганы тойр дээр ирж байна. Ирээд сууж байна. Энэ сувраг бол ямар ч хэрэгтэй байхээр Бурхан багш анхныхаа 5 шавьд зуны ихэнх сарын шиний 15-нд бясалгал заагаад тэгээд оройн номын хүрдийг эргүүлэх судрыг айлдах үед бол Бурхан багшийн 5 шавьяас анхных нь шав хамгийн ахмад шавь нь болох Кондоны гэдэг зурхаач бол арш бол гэгэрлийн анхны шатанд бол хөрсөн. Дараа Бурхан багш дахиад 4 өдөр дараачийн 4 шавьд бясалгал зааж хамт бясалгал хийж тэгээд ном сургаал айлдаад тэгээд өдөрт нэг хүн гэгэрлийн анхны шатанд хөрсөн. Энэ маягаар дахин 4 хоног ажиллаад Бурхан багшийн анхны 5 шавь тавуула гэгэрлийн анхны шатанд хөрсөн юм аа. Тэгэхээр бүгдээрээ Шурутапан болж там бэрд адгуус асуурын дөрвөн муу заяан төрх үүлийн үрээс гэтэлж тодорхой хугацаанд гэдэлсний дараа бол байгаль урамшуул тэр хүмүүс тодорхой хугацаанд 1 минут ч юм уу хэдэн секунд ч юм уу хэдэн цаг ч юм уу нирваны урсгалд ордог. Өөрөөр хэлбэл тухайн хүн тэр их муу заяан төрх үүлийн үрүүдийг доод заяанлах хөтлөх тэр их соронзон орн тасарч тийшээ төрх үүлийн үрүүд дуусах үед байгаль урамшуул тухайн хүнийг нирваны урсгалд оруулж нирван гэж ийм гайхамшигт зүйл байдаг. Тэгээ мөнхийн жаргалан гэж ийм зүйл байдаг гэдгийг бол тухайн хүн тийм ордог учраас тэр их зовлонтой мэдрэмжийг мэдэрч зовлонтой үйлээр устгаж явсаар байгаад тэгээд хизээж зовхгүй болох тийм гайхамшиг шат байдсан байна гэдгийг биеэрээ мэдэрсэн хүмүүс бол асар их өөрчлөгддөг учраас тэр хүмүүс хизээч муу юм хийхгүй хутагт бусаас хутагт боллоо гэж ярьдаг. Тиймээс хутагтын ариун үнний замаар явж гэгэрлийн анхны шатанд хүрсэн хүмүүс учраас тэгэхээр тэр тавуулаа ингээд гэгэрлийн анхны шатанд хүрч нирван гэж зүйл ийм гайхамшигт зүйл байдгийг мэдэрсэн хүмүүс учраас дараачийн сургаал номыг ойлгоход бол бэрхш амархан болж ирсэн. Ягаад дараачийн сургаал ном гэж хэлээд байна вэ гэхээр тэр хүн Бурхан багшаас ном сургаал сонсоод бясалгал хийгээд ном сургаал сонсоод там бэрд адгуус асуурын үүлийн үрийг усгасан боловч юу хүн хийгээд хүнээс дээшээ 6 тэнгэрийн орон түүнээс дээшээ 16 давхар биетэй брахма ертөнцийн орон төрх үүлийн үр тэгээд тэнгэрийн биегөө 4 брахма ертөнцийн төрх үүлийн үр ингээд бол устаагүй үлдсэн байгаа учраас энэ бүгдээрээ Шурутапан болсны дараа Бурхан багш дараачийн бясалгал сургаалыг айлдаж зааж байж тэр хүмүүс тэр хүн хийгээ хүнээс дээшээ 16 тэнгэрийн өөрөөр хэлбэл илүү сайхан таатай ертөнцид илүү гоё гайхамшигт ертөнцид төрх үүлийн үрийг устгах ажлыг хийх учраас тэрэнд бол маш нарийн сургаал айлдж маш нарийн ухаарлалтаар байж тэр үүлийн үрийг устгадаг. Өөрөөр хэлбэл хүн 10 хоногийн ер нь бясалгал сууж явах ч гэсэн амар хэцүү мэдрэмжүүд төрүүлж гарч ирдэг. Ер нь бясалгал хийгээд ирэхлээр эхлээд хэцүү мэдрэмж гарч ирээд тэгээд тэр там бэрд адгуус асуурын муу зовлонтой нүгэлт үүлийн үрийг устгаж ингээд дууссаны дараа дандаа буян түүлийн үрээр төрөх ёстой. 6 тэнгэрийн орн бол буянаараа төрдөг. 16 давхар брахма ертөнц хийгээд тэр биегүү 4 брахма ертөнц бол самадигийн хүчээр төрдөг. Өөрөөр хэлбэл энэ гэгэрлийн анхны шатанд хүрсний дараа үлддэг үйл өрөөд бол дандаа таата хүний ертөнц төрлөө гэхэд илүү сайхан баян тансаг орчин төрөх ч юм уу тийм ээ. Тэнгэрийн орн гэхээр буянаараа тахын жаргах ертөнц ч юм уу. Тэгэхээр ийм таата ертөнц төрүүлэх үйл өрийг устгах гэдэг бол их амаргүй байдаг. Тийм учраас энийг ойлгуулахын тулд тэр таата сайхан мэдрэмжиж гэсэн дотроо зовлон агуулж байгаа гэдгийг бол маш өндөр түвшинд бясалгалын гэгэрлийн эхний шатанд хүрсэн хүмүүсийн тэр их итгэл үнэмшилтэй бат бөх болсон тэр бэлгүүний тэр чадвар тулгуурлаж энэ дараачийн судар номыг айлдаж яхаас аргагүй болдог юм а. Тэгээ өөрөөр хэлбэл сайхан ер нь бясалгал хийж явах үед бид олон төрөлдөө их зовж явсан учраас зовлонтой мэдрэмжийг хүн мөнх үсгэсэн бэлгүүнийг үүсгэсээр байгаад зовлонг бол давах чадвар нь хүнд бол амархан хөгжөөд ирдэг.
Зовлонтой үеийг устгах. Харин зовлонтой мэдрэмжүүд алга болоод бүхэл үе нарийн мэдрэмж болж урсаа, чөлөө турсгал яваад гадна дотноггүй долгион болоод ингээд таатаа болоод ирэх үед бол одоо хүмүүс бол тэрэнд бол таагүй мэдрэмжийг мөнгө хүсгэсийн ойлголттойгоор хараад тэрийг устгаж чадсан боловч таатай мэдрэмжийг одоо мөнгө хүсгэдгээр хаач чадахгүй тэрэнд автоматар дурлах олон төрлийн нэг дурлдаг шундаг дадал зуршил нь одоо асар гүнзгий байдаг учраас тэрийг устгах бол амаргүй байдаг. Тийм учраас одоо энэ бурхан багшийн дараачийн айлцсан одоо бидний хойно байгаа энэ яг сувраг бол яг тэр гэгэрлийн анх шатанд хүртсэн тавуула ария хутагт болчихсон тэр мундаг 5 шавнартай одоо дараачийн судрыг энэ газар заларч суугаад 5 шавнартай энэ Анатта Лаккана судрыг альцсан юм аа. Тэгэхээр энэ судрын талаар одоо монголчууд та бүхэндээ товчхон одоо аль болох өөрийнх нь одоо ойлгомжтой үгээр энэ нэлээд амаргүй одоо тайлбарлахад амаргүй судар байгаа. Тэгэхээр үг нь бол маш энгийн байгаа. Энгийн ер нь одоо бурхны айлцсан судрууд бол бараг зүгээр яг ямар ч хүн уншаад ойлгох юм шиг боловч далаа шиг утга цаана агуулж өгдөг. Далаа эргэлөө хүн ингээд эргэлөө нэг ороод алхаад явангуут нэг тодорхой хэмжээнд гүйхэн юм шиг гайгүй юм шиг боловч цаашлах тусам асар гүнзгий бол хөл алдаа явдагтай адилхан бурхны судар ном өнгөцгөн уншихад их ойлгомжтой энгийн юм шиг мөрлөвч яг бяцлал хийгээд яваад ирэхлээр тэр утгууд асар гүнзгий болж явдаг. Тийм учраас энэ судрыг ингээд уншаад ингээд тайлбарлахад бол маш энгийн үгээр тайлбарлах гэж оролдоно. Гэхдээ энгийн боловч цаашдаа бяцлал хийж байгаа хүн сонсох юм бол асар гүнзгий утга байдаг гэдгийг та бүхэн ухаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо энэ гэгэрлийн анх шатанд хүрсэн хүмүүсийг одоо Шорота банны шатанд байгаа хүмүүсийг энэ судар ном айлдаа дуусгахад дараачийн шат болох Сагдагами, дараачийн шат болох Анагами, дараачийн шат болох гуравт төгсгөл хамгийн одоо төс гэгэрлийн шат бол аргантын шатанд хөтэлдэг энэ одоо энэ цөөхөн хэдхэн мөр судрын энэ мөрөө маань тийм гайхамшигтай бяцлаглалын зааварчилгаа байхгүй. Тэр талаас нь сайхан утгах хэрэгтэй. За ингээд судраа эхлэе. Анатта Лаккана сутра. Анатта би гэж байхгүй гэсэн. Би гэж юм байхгүй. Анатта Лаккана гэдэг шинж тэмдэг. Манайхан лагшин гэдэг те шинж тэмдэг. Лагшин шинж тэмдэг. Энэ Лаккана гэдэг энэ төгөг нэр. Сутта гэдэг судар гэсэн. Манайхан судар гэж хэллээ. Судрыг юм хураангуулган хэлхээ судрыг шилжил бас дэлгэрэнгүй хэлхийг бол судар гэдэг үгийг бол манай монголчууд судар гэдгээр нь авч хэлсэн байт юм аа. За экан самим багва. Экан гэдэг нэгэн удаа, нэг гэсэн самим гэдэг нь удаа, багва бурхан багш Варанас хотод вихарти заларч байлаа. Гэхдээ Варанасд хаана гэхээр Ирсипатан Мегадая. Энэ газрын нэр хоёр нэртэй хонож нэг болохоор Ирсипатан аршуудын буудаг газар. Нисчивод энд бууж энд бяцлал хийдэг байсан газар. Мегадая гэдэг нь энд амьдардаг байдаг. Одоо гөрөөсүүдэд гэдэг алхахыг хориглосон одоо ийм хааны зарлиг өгөхий өөрөөр энд амьдардаг амьтад ямар ч айх аюулгүй байдаг байсан газараа гэж. Энд заларч байлаа гэдэг. Тадрко Пагава Банжвагия Бикху Амантеси. Тадар гэдэг нь тэнд, Ко гэдэг нь тэр, Пагва гэдэг нь бурхан багш. Банжвагия гэдэг нь 5 одоо хос тийм ээ. 5 хос хуургуудад Бикху Амантеси хандан зарлиг боллоо. Хандан айлдаж. Юу айлдсан гэхээр Биккавэ тий хуургуудаа гэмэн хандан өгүүлжээ гэж тийм ээ. Тэгт нь Баданте ди Бикку Пагвато бажсаасан. Баданте гэдэг нь эрхэн дээцээ гэж. Эрхэн дээцээ хэмээн Тэ Бикку тэдгээр ховргууд Пагвато бурхан багшд бажсаасан хариу өгүүллээ. Тэгт нь бурхан багш Багва этад боож бурхан багш ийн айлтлаа гэж. За одоо ингээд энэ нэг гэгэрлийн эхний шатанд хөрчихсөн одоо тэр хүмүүст бол одоо бусад нарийн одоо шууд одоо мөнгө хүсмэс энтергээд одоо энгийн зүйлийг айлдах шаардлагагүй. Одоо шууд нөгөө 5 цогцыг шууд задлж тайлбарлаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс хүн гэдэг бол одоо энгийн хүн бол гаднаас хараад энэ хүнийг эрэгтэй хүн байна, эмэгтэй хүн байна гэж хардаг, тийм ээ? Хардаг. Тэгээд одоо эрэгтэй хүн байна, эмэгтэй хүн байна гэж хардаг, сайн муу гэж ярьдаг. Харин гэгэрлийн шатанд хүрсэн хүмүүс яадаг вэхээр эрэгтэй эмэгтэй гэж харах биш. Тэр хүнийг би гэж нэг цогцс байна. Сэтгэл гэж 4 цогцс байна. Тэргээр нь хардаг. Өөрөөр хэлбэл гэгэрлийн шатанд өндөр шатанд хүрсэн хүмүүсийг харах харц нь бол эрентхэн шиг болж эхлэн гэсэн. Нэг үйл явдал одоо энэ холбогдлолд бол нэг одоо түүх ярихад нэг удаа нэг залуу лам ойд бяцлал хийгээд маш шаргуу бяцлал хийжсэн. Тэгтэл тэр бяцлал хийжсэн ламын хажуугаар нэг хүүхэн
одоо бие маш чимж gooцсон залуу хөөхөн нөхөртөөгөө хэрүүл уруул болоод нөхрийн хэрэгс зүхтаад гэрлүүгөө зогтож яваад тэр замд тэр залуу ламыг хардаг. Залуу ламыг харчингуудаа тэр эмэгтэй юу гэж бодсон хөр ийм залуу хүн байж бясалгал хийж яадаг тийм ээ. Одоо залуу хүний одоо залуу байгаа наснда сайхан жаргал цэнгэлд өмбөж жагаад ер нь энтгчүүд бол яа гэхээр дандаа жоохон 60 70 гарсан өтөл наснда бясалгал хийх ёстой гэдэг ойлголт байдаг. Тэгээд тэр эмэгтэй бол тэрийг жоохон шоолж инээж байсан. Залуу бол нүдэн анаачихээр бясалгал хийгээ тэрийг анзаарахгүй байсан учраас одоо яасан тэнийг залуу вэ гэж шоолж инээж байгаа яваад гисэн. Удахгүй нөхөр нь хойноос хурч ирсэн. Хурч ирээд нөгөө ламтаа ирж уулзаад яриад та энэ таны хажуугаар миний эхнэр маш сайхан гоё үзэсгэлэнтэй хөөхөн чимж gooцсон алтан эдэл бэдэлтэй тийм сайхан хөөхөн энийг хажуугаар өнгөрснийг харсан уу гэсэн. Тэгээ нөгөө лам одоо тэр хүнтэй ярьж байгаад хэлсэн. Гэхдээ мэдэхгүй эрэгтэй хүн байсан уу эмэгтэй хүн байсан мэдэхгүй. Би мэдэхгүй юм байна. Миний хажуугаар нэг арга яс өнгөрсөн. Ам нь ингээ ангалзаад байсан. Өөрөөр хэлбэл тэр бясалгалын өндөр чадан төрөдөр ихлээр энгийн нүд бол бид нар одоо гаднах төрсийг харж байна. Өмссөн хувцсыг харж байна, зүс царайг нь харж байна, зүс юм харж байна. Энгийн нүд бол зүгээр ерөнхий махан нүд байна шүү дээ. А бясалгал хийгээд ирэхлээр бэлгүүний нүд бол бүр эрентхэн шиг бүр нэвт өөрөөр хэлбэл атом молекулын төвшөнд харж эхэлж шүү дээ. Тэр атом молекулын төвшөнд нь хараад арга ясгийг харцсан хүн чинь яах юм? Хиндэн дурлах юм? Хиндэн хүсэл тачаал үүсгэх юм? Тийм байхгүй шүү дээ. А хэрвээ тэр бясалгач дахиад цаашаа бясалгал сайн хийх юм бол арга яс биш зөвхөн долгион молекул өнгөрнө. Эцэстээ бол бүх юм чинь молекул шүү дээ. Тэгэхээр энэ одоо Анатолакны судрыг ингээд одоо эхнээсээ уншингууд юу гардаг вэхээр руппан биккаве анатта. Шууд одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүн биш. Бүр хүнийг зөвхөн хоёр зүйлээс тогтож байна. Биеэс сэтгэлээс тогтож байна гэдэг. Тэгэнгუутээ бие нь нэг цогц байна. Сэтгэл нь дахиад дотроо дөрвөн өөр сэтгэл агуулгаж байна гэдгийг ингэ задлж хардаг чадвартай болсон учраас бурхан багш шууд тэрнээс нь тайлбарлаж эхэлж байгаа. Энэ юу хэлж байгаа руппам биккавай анатта хувргуудаа та бидний энэ бие цогцос гэдэг чинь бие цогц чинь чинийх биш шүү, минийх биш шүү гэж. Энд бидний биеийн дотор минийх гэх юм байхгүй, би гэх юм байхгүй, минийх гэх зүйл байхгүй шүү гэдгийг одоо ингэ хэлж байгаа. Тэгээд бурхан багш цаашаа урпан жахидан биккавэ атта абхависса хэрвээ хувргууд минь энэ би байсан бол минийх байсан бол найдэн рупан авадхая самбаттея лабэжа рупе эвэм мэ хоту эвэм мэ рупам ма ахосити хэрвээ энэ биднийх өөрийнх байсан бол бидний эрх мэдлийнх байсан бол бидний хүснээр байх байсан юм аа. Би хэрвээ хүсвэл хөгшрөхгүй байна гэж хүссэн бол миний хүсснээр хөгшрөхгүй байх ёстой байсан юм аа. Тийм ээ? Хэрвээ минийх байсан бол тэгтэл бодиттой бодлоор тийм байхгүй шүү дээ. Энэ би бол миний ямар ч эрх мэдэлд байдаггүй. Бидний мянга хүссэн ч гэсэн хөгшрөлтөөс сухтах ямар ч боломж байхгүй. Өвдөхөөс ямар ч боломж байхгүй. Хэрвээ миний эрх мэдэл байсан бол би хүснээрээ байлгаа шүү дээ. Тийм бол энэ бодит үнэн байгаа шүү дээ. Бид нар анх төрснөөс хойш одоо хүртэл ингээл өдөр тусам хөгшрөөл царай тус алдагдаал ингээл яваад байна шүү дээ. Энд чинь юу би энэ миний бие гэж бодоод байгаа бие маань эзнийхээ иргэшэл, эзнийхээ командд байхгүй юм аа. Тийм учраас энэ бие минийх биш ээ гэдгийг энэ бурхан багш энэ тайлбарлаж байгаа. Тэгэхээр гайхамшигтай байгаас энэ те задлаа тайлбарлаж байгаа гэсэн. Ясма жако биккаве рупа анатта тасма рупан авадхая самбаттати налабати рупе эвэн рупан хоту эвэн мөрөтм хаа. Тийм учраас энэ бие чинь чинийх биш ээ. Энэ бие дотор минийх гэдэг юм байхгүй юм аа. Байхгүй учраас энэ бие бидний хүссний дагуу ингэж байгаасаа, тийм байгаасаа гэж хүссний дагуу байхгүй байгаамаа. Өөрийнхөө байгалийнхаа жамаар хөгшрөлт явагдаад, өөрийнхөө жам ёсны дагуу өвдөх, өдлөх, өөхөх энэ бие процесс тодорхой хугацааны дараа энэ бие чи өөрөө өнхрөөл унаад өгчөж байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр энэ бие бид нар ингэ тэгсэн чинь энэ миний бие тий миний бие гэж бодоод байдаг. Тэгсэн мөртлөө бид энэ бие бидний иргэшээд байдгүй маа гэдгийг одоо бурхан багш. Энэс нарийн юм яригдж байгаас эцэстээ бид нар биеэл биенийг гэж боддог үстэй. Дандаа л хэрүүл уруул хийгээл хүмүүстэй энэ юм байвал яадаг намайг мууллаа гэж үзээд байна шүү дээ тийм ээ. Тэр бүх зовлон энэ биегээ би гэж бодсонтой холбоотой юм аа.
За дахиад дарааш нь цаашаага бурхан багш нөгөө бие бол нэг цогц шүү дээ тийм ээ. А сэтгэлийн дөрвөн цогцыг бас дахиад цаашаага бас мөн саянтай адилхан тайлбарлаж байгаа. Энэ дээр дахиад тэрнийг ведна анатта мэдрэмж минийх биш ээ. Мэдрэмж одоо мэдрэмжид минийх гэх юм байхгүй. Мэдрэмж минийх биш, би биш, минийх биш юмаа гэж. Хэрвээ веднажа хийдэн бурхан багш хувргуудаа ведна мэдрэмж хэрвээ минийх байсан болвол бидний мэдрэмж зовлонтой байхгүй байх байсан. Энд бидний хүснээр байх байсан. Миний мэдрэмж ийм байгаасаа сайхан мэдрэмж байнга жаргалтай мэдрэмж байнга байгаасаа хүсвэл хэрвээ минийх байсан бол миний хүсний дагуу жаргалтай мэдрэмж байх ёстой байсан биз дээ тийм ээ. А тэгтэл үнэндээ мэдрэмж минийх биш. Мэдрэмж би биш учраас мэдрэмж бидний хүсний дагуу байдгүмаа гэдгийг бурхан багш энд хэлж байгаа. Эвом мэ ясмажа биккаве ведна анатта тийм учраас хэрвээ хувргууд нь ведна минийх биш учраас веднага мэдрэмж бидний хүсний дагуу байхгүй маа гэдэг ингээд. Одоо мэдрэмжийг тайлж одоо сэтгэлийн нэг хэсэг шүү дээ. Дараа нь санья. Нөгөө нэг санья гэдэг чинь юу вэ? Саньягийн сэтгэлийн одоо дараачийн саньягийн үүрэг нь юу вэ? Таньж мэдээд дүгнэлт хийдэг хэсэг тийм ээ. Тийм ээ. Сайхан одоо дүрс харагдвал сайхан мэдрэмж сайхан одоо байна. Тэгээд тэр нь дурладаг одоо юм хариултыг хийдэг. Тэгэхээр саньяч гэсэн анатта минийх биш ээ, би биш ээ, минийх биш юм аа. Тэгээд яг саяхтай адилхан саньяг тайлбарлаж байгаа. Тэгээд дараа нь санкара хариултлыг хийдэг гэсэн. Бид нар сайхан мэдрэмж одоо бидний сэтгэлийн эхний хэсэг нь болохоор винья нь бол зөвхөн хараад нүдээр юм дүрсийг хардаг ажлыг хийдэг. Ведна юу н винья. А тэгэнгүүт нь санья нь болохоор харсан дүрсийг хараад сайхан дүрс байна гэж дүгнэлт гаргадаг. Эсвэл таагүй дүрс байвал таагүй муухай дүрс байна гэж одоо ингээ хариу одоо дүгнэлт хийдэг санья. А тэгтэл одоо сайхан дүрс байна гэдэг хариу таниж мэдээд дүгнэлт гаргангуут биенд ведна биений 3 дахь хэсэг нь мэдрэмж үүсдэг тийм ээ. Ведна үүсдэг. Та сайхан мэдрэмж гэж дүгнсэн бол таатай мэдрэмж үүсдэг. Муухай мэдрэмж байна гэж дүгнсэн бол таагүй одоо мэдрэмж биенд үүсдэг байна шүү дээ. Тэгээд таагүй мэдрэмж үүсэнгүүт сэтгэлийн 3 дахь хэсэг санкара яадаг бол хариу үйлдэл гэдэг. Таагүй юмыг холдохыг боддог, таатагийн байлгаад ахыг боддог. Ийм хариу үйлдэл. Тэгэхээр санкара жавэдэн биккавэ атта абависса наидэн санкара авадай сам. Тэгэхээр санкарач гэсэн би биш юм аа. Минийх биш юм аа. Хэрвээ санкара миний мэдлэх би минийх одоо үнэхээр минийх байсан бол санкара би хүссний дагуу байх байсан юм аа. Тэгтэл тийм байдаг. Сэтгэлийн 4 дахь хэсэг бол би хүссэн хүсээгүй сайхан санагдвал дурлал, муухай санагдвал дургуутсаад автоматар өөрөө бие дааж үйлдэл хийгээ яваад байгаамаа гэдгийг одоо бурхан багш энд хайлбарлаж байна. За ингээд 4 дахь нь винья. Одоо нөгөө эхний таньж мэддэг эхний хэсэг байна шүү дээ. Винья. Винья гэдэг нь ви гэдэг нь сайтар гэсэн үг, ня гэдэг нь мэдэх гэсэн үг. Энэ виньягийн одоо ер нь одоо ингээд бяцлал хийсээр байгаад өндөр шатанд хүрээд ирэхлээр энэ мэдрэмж чинь би биш юм байна, миний биш юм байна. Санкара ч гэсэн би биш, миний биш юм байна гэж ойлгоод тэгээд винья ч гэсэн одоо санья ч гэсэн одоо яванда одоо дүгнэлт хийхээ болоод дүгнэлт хийхдээ хараад дүгнэлт хийхдээ яадаг вэ? Яг мөнгө гэсэн дүгнэлт юм уу? Зовлон гэсэн дүгнэлт юм уу? Би гэсэн бэлгэн үүсдэг болж хувирдаг байхгүй. Тэгээд энийг бол энэ эхний одоо сэтгэлийн 4 хэсгийн 3-ыг нь бол энд бол би хэм алга, миний хэм алга гэж ойлгож ухаарах нь болцоотой байдаг. Хамгийн хэцүү хэсэг энэ винья аюултай байдаг. Тэр их нирваны ам болон тэр их зүйлийг мэддэг ямар нэгэн тусгай юм байх ёстой гэж ойлгоод байна. Тэгэд энэ виньяг мөнгөд оршдог сүнс гэж хүмүүс ойлгоод байдаг. Төөрөлт асуудал гардаг. Тэгэд энийг хамгийн сүнсэлд нь бурхан багш тайлбарлаж орж ирж байгаа. Винья анатта. Тэр энийг мэдж байгаа тийм одоо сайтар мэдхүү, тийм мэдхүү бол бас би биш юм аа. Минийх биш юм аа. Хэрвээ виньянан жахидэн винья хэрвээ хувргууд беккавэ атта би байсан болвол энэ виньягаас болж өвчин зовлон үсэх ёсгүй байсан юм аа. Винья хэрвээ би минийх байсан болвол миний эрх мэдэлд байсан болвол винья миний хүссний дагуу байх ёстой байсан юм аа. Тэгтэл үнэндээ эвом мэ хоту ийм винья битгий ийм байгаасаа винья ийм байгаасаа гэд хүссний дагуу бол
одоо ажиллах ёстой байдаг. Тэгтэл тийм биш байдаг юм а. Тийм учраас хувиргууд минь беккаве виньянын анатта. Винья би гэж биш. Винья би биш. Винья минийх биш шүү. Тэгэхээр юмыг хараад мэдэж штэ. Энэ мэдж байгааг би мэдэж гэж битгий ойлгоорой. Зөвхөн энэ зүгээр нүдэнд үүсэж байгаа нүдний эргэтэн хоёр нийлж байгаа л ийм үйл хийж байгаа болохоос биш энд би минийх гэх юм байхгүй шүү гэдгийг бол энэ амар өндөр түвшний асуудал яригдж байна шүү дээ тийм ээ. Ингээд одоо энэ бурхан багш 5 цогцыг задлаад 5 цогц тавуулаа би биш минийх биш тийм биний эрх мэдлийн зүйл байх тусдаа энэ одоо бие даасан зөвхөн нөхцөлд нь бий болсон зүйлд л одоо нөхцөлдөд бий болсон үедээ л үйл ажиллагаа явуулж байгаа болохос биш яг эцэстээ бол тэгээд тусдаа тийм ээ өөрийнхөө эрхээр үйл ажиллагаа явуулж байгаа болохос биш миний эрх мэдлийн зүйл биш юм аа. Тэгэхээр бидний энэ биеийн дотор бий байгаа сэтгэл оюун байгаа. Тэгтэл задлаад явсан чинь би энэ бийч биенийх биш миний эрх мэдэлд байхгүй сэтгэлч гэсэн биенийх биш миний эрх мэдэлд байхгүй бид өөрсдөө удирч чадахгүй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөө удирч чадахгүй юмгаа минийхийг бариа суугаад ах чинь тэнийг нэг өдөр эзэн аваа явчихна зү. Үхэл аваа явчихна. Тэгээд одоо өөрөө тэрэнд шунснаасаа болоод зовоол хоцроо шүү дээ. Ийм л асуудал байгаа. За ингээд цааш нь одоо бурхан багш одоо тайлбарлаж байна. Тан гин маннятта бека. Тан тэгвэл хуургууд минь та бүхэн юу гэж үзэж байна гэж асуулт асууж байгаа. Руппун ниччэнва аниччэнвади. Энэ би цогцос тийм ээ. Европа гэж би хэлээд байгаа. Би мөнхөд оршдгоо мөнх бусуу асуухад одоо байж байгаад алга болчдөг хөрч өөрчлөгдөд байдаг юмыг яаж одоо мөнх юм байх вэ? Тэгтэн хуургууд нь аниччан тий эрхэм дээцээ мөнх ус билээ. Нэг хэвээр байдаггүй, миний хүслээр байдаггүй учраас хөрч өөрчлөгдөд тусдаа явдаг учраас юм аа гэж. Ям паничин дукканва тан сукканва гэдэг. Тэгэхээр энэ хүү мөнхөс байгаад энэ зүйл чинь зовлон юу жаргал юу гэд хэмээн асуухад бурхан ба одоо шавнырын үгч дуккан банте энэ зовлон билээ. Анаасаа мөнхөс хувирамтгай зүйл мөнхөс хувирамтгай зүйл чинь сайхан мэдрэмж байсан ч гэсэн таагүй мэдрэмж байсан ч гэсэн мөнхөд байдаггүй бол зовлон юм а гэсэн утгыг энд хэлж байгаа. Ян паничин дуккан випаринама дамман галлан нутан самна пассен эвмам эхомасми эсаматта. Тэгэхээр ийхүү мөнхөс хувирамтгай хувирч өөрчлөгддөг зүйлийг энэ би билээ. Энэ минийх билээ. Энэ миний сүнс билээ. Хэмээн хэн зөв хэмэхэд ноо хийдэм тэр буруу билээ гэмээр одоо тувргууд эрхэн дээцээ хэмээн хариулж байгаа. Ингээд одоо бурхан багш эхлээд биеийг одоо бие бол мөнхөд оршдгоо мөнх усуу гэхээр мөнх ус юм аа. Мөнх ус байгаа чинь зовлон уу жаргал уу гэхээр зовлон юм аа. Тэгээд энэ зовлон гэж жаргал одоо мөнх ус тэгээд зовлон ийм зүйлийг би гэж бодох, миний гэж бодох нь зөв үү буруу юу гэсэн чинь буруу билээ хэмээн. Одоо тэр чинь зүгээр ингээд нэг ийм сэтгэлийн хөдлөлөөр хариулаад байгаа ш. Биеэрээ мэдрээд байгаа байхгүй юу? Тэр нөгөө биеэрээ мэдрээ тэр таатай мэдрэмжийг ажиглаад ингээд задаад таатай мэдрэмж өөрөө дотроо энэ нэг ингээд мөнх усгдыг энэ одоо би гэж байхгүй гэдэг үг юу ингээд нарийн ингээд сэтгэлийн өндөр түвшинд тайлбараад ирэх юм бол тэр жирзэд урсаад байгаа тэр нарийн матери өөрөө дотроо хуурч өөрчлөгддөг шин чанартай тэр нь дурлуул зовлон болж байгааг биеэрээ мэдэрч байгаа учраас энэ хүмүүс зовлон юм аа, минийх биш юм байна, би биш юм байна, минийх биш юм байна гэдгийг биеэрээ мэдэрч ойлгож байгаа учраас тийм ээ гэж хариулаад байгаа. Түүнээс биш одоо сэтгэлийн өнгөц оюуны төвшөнд хариулж байгаа асуудал биш юм аа. Энэ процесс явж явах үед яах нь вэ? Энэ бурхан багшийн судрыг алж явах үед тэр дараачийн төрлүүд тэр сайхан төрөл хүний хийгээд тэнгэрийн хийгээд брахман ертөнцийн тэр одоо жаргалтай өрс төрөх буйны үйлүүдийг устгах процесс явагдаж байгаа үйлрүүдийг. Тэг ийм нарийн төвшөнд ойлгосон хүмүүс тэр нь шунахгүйгаа болохоор тэр үйлээр автоматар устдаад эхэлдэг процесс явагдаж байна гэсэн. Ингээ сая бурхан багш одоо 5 цогцоос хамгийн эхнийх нь бол биеийн тухай ярьлаа. Одоо энэний дараа бол яг ижилхэн энэ процессыг энэ юм асуултыг асуугаад нөгөө одоо шавнараас асууж байгаа. Асуулт асуугаад тэдний хариулаад Ведна мэдрэмжийн тухай, Саньягийн тухай, Санкаригийн тухай ингээд одоо асуугаад төгсгөлд нь Виньяны тухай асууж байна. Виньян нь
니층과 아니층어디 마서헛 빈야친 몽쿠소 몽쿠 도시고 몽쿠소 그 아니층디 몽쿠소라 이름데 etsega 양판이 찐 독흥와 다 속흥와 돼 그리고 윈냐 그리고 몽쿠스 임볼로 들은 жаргалуу зовлоно мэдээж зовлон билээ гэх юм дэцэг хариулж. Тэгээ 양판이 чин 독흥 이 파레남 담망 갈릉나토 사마 파싱 에범마 망 에섬 마호스미 에섬미 атта 이디 ийхүү мөнгө бус тийм ээ зовлон ойлгомжтой байгаа ийм зүйлийг энэ бий билээ. Энэ виня бий билээ. Энэ минийх билээ. Энэ миний сүнс билээ хэмээн ойлгох нь зөв буруу юу хэмээгээд тэр буруу билээ эрхэмдээцээ хэмээн одоо бурхан шавнаар нь хариулжээ. За тэгээд дараа нь цааш нь бурхан багш тасмахи бикквэ янгинжиропун атит анагат бажуппаннаанан 아저등와 바히타와 알로레카와 소콩와 히는와 파니튼와 도로와 선택과 삽방루품 나의 에탄망 나에서 하스미 나메에서 아따에디 에범 에탄 야타보통 삼판야양 닷답바 энэ бол одоо бурхан багшийн одоо гайхамшигтай сайхан зарлиг ба. Энэ юу хэлж байгаа нэхлээр тасмахи тийм учраас биккавэ хувргуудаа янгинжи тухайн рупан дүрс бий тийм ээ. 아데이튼 гэдэг өнгөрсний анагаад ирээдүй бажжуп анаг одоогийн өнгөрсөн одоо ирээдүйгийн 3 цагийн ямар ч дүрс тэнгэрийн бие лагшин байж бол хүний бие лагшин байж бол тамийн бие лагшин байж бол ямар ч бие лагшин байсан ялгаагүй ажжаттан түүнийг дотн хийгээд гаднах нь ялгаагүй оларикин гэдэг нь бүдүүн барагтаа хийгээд нарийн байсан ч ялгаагүй сайхан муухай ялгаагүй хол ойрын ялгаагүй бүх бие одоо тэнгэр яриад байна шүү дээ. Энэ 31 ертөнцийн чинь 31 өөр бие 31 өөр одоо лагшин байгаа шүү дээ, тийм ээ. Энэ бие лагшнууд бүгд энэ бүхнийг минийх биш, би биш, минийх биш, энэ миний сүнс биш хэмээн яг байгаагаар нь ята буутан сампанняя төгс бэлгүүнээр харагцгаахтун гэж одоо бурхан багш айлтж байна. янгажи ведна атит анагаад бажуппанна одоо ингээд сая одоо би 5 цогцоос биеийг айлтарч тайлбарлаад ингээд тэр бүхнийг одоо юу гэж би биш минийх биш энэ дотор миний гэх миний сүнс байхгүй гэдгийг төгс бэлгүүнээрээ ята яг байгаагаар нь илтэд онж мэдгтэн гэж одоо яг айлцсантай адилхан бурхан багш дараачийн одоо нөгөө ведна тийм ээ тэгээд одоо дараачийн сэтгэлийн одоо дөрвөн одоо юуг тийм ээ юуг дөрвөлөнгийн бас саяын задлж тэр тусварыг нь одоо өнгөрсөн одоо ирээдүйгийн бүх одоо ведна санья панья бүгдийн тий тэр бүхнийг одоо миний бие биш минийх биш гэж харах хэрэгтэй бэлгүүнээр олоорой гэж ингээд айлдж байна тийм ээ. Эвэм пасса биккавэ ийхүү бэлгүүнээр харснаар хувргууд минь сутва ария савгүй сутва гэдэг ном сонссон ария гэдэг хутагч шираваг байр хутагт бяцлагч байр тийм ээ. Урп асмын нибэндати ведны апэ нибэндати санни апэ нибэндати санкайрэ апэ нибэндати виньяны асмын нибэндати ийхүү хувргуудаа ном сургаалыг сонссон хутагт одоо шираваг одоо шав болсон хүн байр яадаг вэхээр бие цогцсонд тийм ээ сайхан муухай одоо янз бүрийн бие цогцсондоос болж зов шаналдаг. Мэдрэмжнээс болж зов шаналдаг тийм ээ. Саньягаас болж зов шаналдаг. Санкарагаас болж зов шаналдаг. Виньягаас болж зов шаналдаг билээ гэж. Тэнд шунах юм юу ч байхгүй учраас зов шаналх юм юу ч байхгүй болдог билээ. Тэгээд зов шаналхгүй болсноос болж гэгэрэл төрдөг. Хөгөөрөл төрсөнөөс болж огоот одоо зовлонгоос салдаг. Вирага вимутчати вимуттасми вимуттан гэдэг яанан оти. Ингээд энэ бүх зовлонгоос одоо тэр бүх одоо тэр бүх төрөл олгогч бүх үеийн өрөөдөд шунал байхгүй болсноос учраас вимуттасмын гэгэрэлд төгс гэгэрэлд одоо огоот гитэлснээр огоот гитлээ гэдэг бэлгүүн бий болдог. Тэгээд дараа нь кина жаати төрөл энэ 31 давхар ертөнцийн хүрдэнд төрөх кина жаати төрөл услаа гэдгийг мэддэг. Үсэтэн Брахмажарын ариун явдлыг төгс төгөлдөр болголоо гэдгээ мэддэг.
катакарны хийх ёстой ажлаа бүгдийг хийж дуусглаа гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бяцлал хийсээр байгаад устгах ёстой бүх үйл явдлыг устгаад дуусчихсан учраас катакарны хийх ёстой юм хийж дуусглаа гэсэн. Гэдгээ мэддэг. Напаран итэ жаати. Дахин энэ одоо 31 давхар ертөнцийн хүрдэнд дахин төрөл авахгүй боллоо гэдгээ мэддэг. Төгс билгүүнээр мэддэг үлээ хэмээн бурхан багш айлджээ. Идэн воож пагава. Бурхан багш ийн айлдлаа. Атамана панжвагya бикку Бхагаватаа Баасадан Абинандунти. Атамана гэдэг нь сэтгэл баяссан гэсэн. Панжвагya гэдэг нь 5 хос тийм ээ. Бикку хувиргууд Бхагаватаа бурхан багшийн Баасадан айлцсан Абинандуудад даган баяслаа гэж. За ингээд одоо бурхан багш ингээд айлдаа дуусангууд яа нөгөө 5 шав мэдээж одоо тэр сургаал номыг сонсоод бяцлал яг дагж хийсээр байгаад тэр одоо 5 цогцонд нь аль нь шунах юмгүй болоод энэ би чи гэсэн юм алга ми чи гэсэн гэж байгаа юм чинь тэрийг нь ойлгоцсон хүмүүс тэр тэнгэрлэг жаргалд тэр юунд шунах юм юу ч байхгүй учраас тэр шунал байхгүй болонгууд тэр бүгд ингээд маш хормын дотор устчдаг байхгүй. Би гэсэн сэтгэл байгаад байхад тэднийг байлгаад байдаг байхгүй. Би гэдэг сэтгэл байхгүй мөнгө хүс гэдгийг нь ойлгоод, зовлон гэдгийг нь ойлгоод, би гэх юм гэдгийг нь ойлгоод, хоосон чанарыг ухаарчингууд тэнд байсан би гэсэн ойлголт байхгүй тэрийг барьдаг юм байхгүй учраас бүгд ингээд одоо салаад устчихж байгаа. Имасмин пан вэгарна эсмин ийхүү бурхан багш зарлиг болж байх үед баньямааны сонсон бяцлагж байсан панжвагяны 5 одоо багц хувиргууд биккүүнэн хувиргуудад анупадая ямар ч шуналгүй болох сэтгэл нь ямар ч шунлаас гэтлж анупадая аасавэ одоо урсгал одоо аасарваса урсгалаасаа салж житааны тэдний сэтгэл нь юм ужинси оот гэгэрэлдэг гэтлээ хэмээн гэтлээ. Өөрөөр хэлбэл энэ нам сургаалыг сонсоод дуусахад яах нь тэр шавнэр нь одоо бишнэ бяцлалаа хийж одоо хийсээр яваад тэр хүний ертөнд төрөх үлийг үлдсэн үлээр 6 тэнгэрийн одоо төрөлд саврах үлээр тэгээд 16 давхрах ертөнд биетэ брахма ертөнд төрөх үлээр мөн 4 одоо биегөө брахма ертөнд төрөх одоо дээшээ юм одоо төрөл төрөх бүх үлийн өрүүдийг устгаад тэр бүхнээс одоо сэтгэл нь салж урсгалаас салж сэтгэл нь төгс гэгэрэл төрчээ. Өөрөөр хэлбэл энэ сургаалын төгсгөл яг энэ газар энэ бурхан багшийн сургаалыг альдаа дуусгахад одоо бурхан багшийн 50 шав анхны 5 шав тавуула гэгэрлийн хамгийн өндөр шатанд төрж дайсан дарахын өрөө болон гэгэрчээ. Тэгэхээр өнөөдөр энэ бурхны энэ дагшин газар ялангуяа Сарнаатын энэ сайхан газар одоо хийгээд ирээдүйд ирэх монголчууд маань одоо бидний энэ тайлбарсан энийг сайн ойлгоод энд ирэхдээ хаана юунд очиж мөргөж залбирхаа бүгдээрээ маш сайн ойлгосон гэж бодож байна. Энэ Варнаст ирэх юм бол Варнаас ирсэн монголчуудын хамгийн ойлгох ёстой зүйл бол энэ Варнасын Сарнаат бол өнгөрсөн одоо ирээдүйн 3 цагийн бүх бурхтын одоо анх одоо төгс гэгэрэл бодгээд хүрээд энэ дэр анх ном айлддаг хамгийн одоо бүх бурхтын ном айлддаг газар гэдгээрээ бол маш чухал газар гэдгийг сайхан ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь дараачийн бурхан майдар бурхан бол одоо энэ ирээдүйд одоо бурхны утгийг болоод гэгэрэхээр энэ ертөнцид одоо мэдлэх үедээ бол энэ Варнас хотод одоо Варнас Сарнаат чинь яг Варнас хотын нэг хязгаарын нэг одоо Варнас хотын нэг хэсэг байна шүү дээ. Энэ Сарнаатад бол энэ Варнас хотод бол майдар бурхан ирээд бол мэдлэх юм аа. Тийм учраас монголчууд маань энд ирэхдээ энэ одоо хоёр утгыг өнгөрсөн одоо ирээдүйн бүх бурхтын ном айлддаг газар тийм ээ газар ялангуяа өвчнөө өсөлтийн хувьд бол ойлгох хамгийн чухал зүйл бол энэ газар бурхан багш анх удаа хүн төрлөختөнд өвчнөө өсөл зааж ирсэн газар юм аа гэдгийг сайхан ойлгож энд ирэхдээ энэ учрыг ойлгож сайхан залбирч энэ газар ирж бяцлал хийх ёстой шүү. Бяцлал хийж ээж энэ газрын сайхан ач тусыг бол мэдэж ойлгоно. Тэгээд дээрэс нь одоо энэ эрэхтэй бол яах ёстой гэвэл хамгийн түрүүлээ тэр одоо анхны 5 шавьда уулзсан тэр Чоконды суврган дээр очиж одоо тэр газар сайхан мөргөж залбирч тэр бяцлал хийж авсан буйна одоо сэтгэл ер нь бурхны газар ирэхтэй бол сэтгэлээ маш сайхан цэвэрхэн байлгах хэрэгтэй. Гадны ертөнцид одоо харагдж байгаа жижиг сажиг зүйлд сатаарч биш энэ бурхны нарийн нандин бурхан бочаадва өнгөрсөн өдөр бүх бурхтын мэдлдэг нутагч нь бол энэ нутаг шүү дээ. Энэ л газар ном сургаална энэ газар бочаадвын төрж орчдөг ийм сайхан газар ирсэн байгаа бол сэтгэлээ маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Тэр төсмөө энэ дагшин газрууд ирчээд бол илүү. Тэгээд энэ тэр Чоконд суурга дээр ирж мөргөж залбираад дараа нь энэ тэр анхны 5 шавьдаа ном сургаал айлцсан тэр одоо Даммек
одоо сувраган дээр очиж тийм ээ тойрч мөргөж залбирч бяцлал хийж дараа нь одоо тэнд бол Дамма Чакка Парватын судраа айлцсан байх нь шүү дээ. Анхны судраа айлцсан байна. Дараа нь одоо тэр Анатталакны судраа айлцсан одоо энэ сувраг. Одоо энэ хоёр суврагыг бол одоо ингээд хүмүүс одоо эрдэмтэд бол маргадаг. Энэ газар бурхан багш ном айлцсан, тэр газар ном айлцсан гэдэг. Энэ чинь ийм учиртай байхгүй. Тэр газар нь бол Дамма Чакка Парватын судраа айлцсан, анхны судар. Тэгээд Шратапан болгосон. Энэ газар Анатталакны судраа айлтжиж тэр гэрэл төрсөн. Тэгэхээр Ашок хаан 2000 жилийн одоо бурхан багшаас хойш 200 жилд ирэхдээ энэ хоёр газрын учрыг мэдэх учраас хоёр газар хоёр өөр сувраг болсон байгаас. Тэгээ ийм учиртай. Тэгээд тэр цаана байгаа тэр бас нэг хүмүүс бас андуураад одоо бурхан багшаас ном айлцсан. Тэгээ тэр нөгөө ширээн байгаа учраас энэ бурхан багшийн ном айлцсан ширээн байх гэж ойлгоод байдаг. Тэр бол нөгөө одоо яш гэдэг тэргүүтээ дараачийн архантуудтай уулзахаас гадна энэ борооны улирлыг өнгөрөөгөөд 60 архантуудтайгаа тэнд сууж яж бурхан багш 408 зохис руу анхны номын элчнэрийг 408-аас явуулсан түүхэн газар байхгүй юу. Тэгэхээр энд ирэхдээ ийм газруудыг сайн ойлгох хэрэгтэй. Одоо хэдүүлээ ийшээ явна. Бурхан багшийн одоо бурхан багш зориулсан байсан энэ сүм хийдэ дотор бурхан багшийн өөрийнх нь амьдарч байсан одоо өрөө байгаа. Мөн тэр өрөөнийхэн хажууд тэр тэмдэглээд бурхан Ашок хааны босгосон суур байгаа. Юу байгаа? Ашок хааны босгосон одоо Ашокийн баг гэж хэлдэг. Одоо ер нь номын одоо бурхан багшийн ном зориулсан үг нь бол номын анхны босгосон анхны хурд судар суур байм байгаа юм шүү. Тэр бүхэн тэнд очиж уулз тайлбарлая. За бурхан багш Бодгаяад Зуны ихэнх сарын шиний 15-нд Бурхны хотгийг болон гэгээрээд манай Монголын одоо юугаар бол Зуны ихэнх сарын шиний 15 гэж манайхаа ярьдаг. Яг энтгийг календараар бол Вишак сар гэж ярьдаг. Вишак сар нь 5-аас 6 сарын хоорондох сарыг бол Вишак сар гэдэг. Тэгээд тэр Вишак сарын шиний 15-нд одоо 5 сар 6 сарын хоорондох шиний 15-нд байх нь шүү дээ. Тэр шиний 15-нд Бурхны хотгийг болон гэгээрээд тэгээд тэр Бодгаяагийн тэр гэгэрсэн газрынхаа тэр модныхаа эргэн тойронд 749 хоногийг бол тэнд өнгөрөөгөөд тэгээд дараа нь Варнас Бодгаяагаас наашаа Варнаст энэ 5 шавьда ном айлтахаар наашаага 350 гаруй километр газрыг туулан яваад тэгээд энэ ан морин дээр ирсэн. Ан мориныг ингээд гатлахад зогсон чинь одоо юуны завиуд байсан. Завин дээр суугаад явах гэсэн чинь тэр одоо завийг ажиллаж байсан хүмүүс бол бурхан багшаас одоо энэ гарч байгаа хүн болгон мөнгө төлдөг байсан учраас мөнгө нэгсэн. Тэнгуут нь бурхан багш одоо лам хүн ховор хүн одоо мөнгө төгрөг байхгүй учраас дээрэс нь одоо гулыг ямар нэгэн аргаар гаталж нөгөө талд байгаа шавнар дээр очиж ном айлтгах учраас тэр одоо гарцаагүй ирэхээр одоо шид үзүүлэхээс аргагүй. Тэм учраас тэр одоо тэр хүн мөнгө нэхэхэд нь одоо өгч чадахгүй учраас тэгээ ичээдийн хүчээр ган мөрөн дээгүүр нисэж нөгөө дээр нь буусан байдаг. Тэгээд Варнас хотын хаан тэр үед ийм үйл явдал болсныг мэдээд тэр үеэс хойш ган мөрөн гатлах гэж байгаа лам хургуудаас ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо мөнгө төгрөг авахыг бол хориглосон юм төв гаргасан. Тэгээ бурхан багш одоо ган мөрнийг одоо гатлаад Варнас хотоор ингээд наашин ажиллаж заларч яваад яг энд ирэхэд яг энэ газар дээр энэ одоо хойно байгаа одоо суур болсон одоо Ашок хааны босгосон Чокондын нэртэй суврууны энэ дээр бол 50 шавь энд одоо байж байсандаа таарч ирж уулзсан. Тэгээд уулзаад холоос ирж явааг бол 5 шавнар нь харчаад за энэ нөгөө хатуужил хийж бяцлал хийж гэгэрхээс шантраад хоол идэж эхлээд гэгэрсэн хүн гэдгийг итгэхгүй байсан. Тэгэхээр шантарсан одоо ийм хүн ирж байна. Тэгэхээр босож хөндлөхгүй шүү. Ямар нэгэн байдлаар тийм ээ яахгүй. Харин хааны минь хүү учраас одоо сандал тавиад өгчих. Тэгээд сандалдаар суунаас түүнээс хойш бид нар бол өөрсдөө хатуужлаа хийсээр байгаа. Тэр хүн бол хатуужлаас шантарсан бяцлалаас шантарсан одоо дорой хүн гэж одоо үзэж байсан. Тийм учраас одоо босож ухчих хэрэггүй гэж одоо хэлж байсан. Тэгтэл бурхан багшийг ойртод ирэх тусам бурхан багшийн тэр нирваны тэр гайхамшигтай энерги тэр юунд автаж тэгээ буянтай хүмүүс байсан учраас нэг нь босож бадарайгыг аваад нэг нь одоо ус авч ирч одоо бурхан багшийн одоо хөлийн угаах нэг нь суудал засах энэ мэтэр ингээ үйлчилж эхэлсэн. Тэгээд бурхан багш ирээд тэр одоо шавнартаа гэгэрлийн шатанд хүрсэн одоо би бол бурхан багшийг аавус гэж дуудчихсан. Аавус гэдэг нь одоо анд найз гэсэн утгатай үг. Тэгтэн бурхан багш одоо та бүхэн намайг одоо аавус гэж дуудаж
анд хэмээн дуудаж болохгүй та бүхэн би одоо бурхны утга болон гэгэрсэн байна гэхэд тэд нар итгэхгүй байсан. Тэгээд тэгтэн бурхан багш би ер нь одоо та нартай олон жилийн хамт байж байгаа хоёроо та нарт нэг ч удаа худал ирж үзэж байсан уу гэж асуусан. Тэгээд одоо бурхан багшийн тэргүүн шав тэр одоо хамгийн тэр 7-5 шавнарын ахмад нь болох кондонны бол бурхан багшийг төрхөөс нь мэдчихсэн эхлээд мэдэх учраас хизээч одоо худал хэлж байгааг үүдэг тэр худал хэлдэггүйгээр асрыг алдартай байсан. Тийм мэдэх учраас тэгээ гээгүйд гайхсан. Энэ нэрээс худал хэлдэггүй нь үнэхээр одоо гэгэрэл хүрсэн байх та гэж бодоо тэгээд бурхны ярьсан зүйл рүү анхаарлаа хандуулад үнэхээр одоо бурхан одоо ийм учиртай ингэж гэгэрсэн гэ нарийн утгаараа тайлбарлал хэлэхэд бол тэгээд тавуулаа бурхан багш руу анхаарал хандуулад бурхан багшийн айлтсан сургаалыг сонсох сүлэг бишрэл төрсөн учраас тэгээд эндээс бурхан багш 5 шаваа дагуулж аваачаад тэр одоо бурхтуудын анх номын хурд эргүүлдэг тэр Сарнатын тэр одоо эндээс холгүй байгаа 2 км орчим зайтай газар заларч очоод тэр Даммай ступа сувраг байгаа гэх тэр газар дээр бол өнгөрсөн одоо ирээд бүх бурхад шавнартай анхлан номын судраа айлддаг газар сургаалын айлддаг газар тэн залж хамт очиж тэнд одоо ном сургаалын айлцсан. Тэгэхээр энэ бол бурхан анх 5 шавтайгаа хүн төрлөختөнд одоо бурханы одоо заасан сургаал номыг ялангуяа бишнэ бяцлаглыг одоо зааж эхлэхдээ анхны шавнартайгаа уулзсан газар учраас Ашок хаан одоо дараа нь ирж бол энэ сайхан суурга босгоод дээрээс нь Ашок хаанаас хойш 7 их үе удмын бурхны сургаал номыг шүтдэг тийм хаадууд нэмж уусараад ийм маш том сайхан суурга босгосон ийм одоо энэ суургын хойш харагдаж байна. Тэгэхээр монголчууд энд ирэхдээ бас энэ суурган дээр ч мөргөл залбирч тойрч яхав их буян хурааж одоо сайхан болно гэдгийг та бүхэн хэлье. Энэ бурхан багшийн одоо их дүүчин газруудын нэг бол Сарнатад энэ одоо бурхан багш номын хурд эргүүлсэн газар ирж одоо өмнөх ярьсан тэр сайхан одоо дагшин газруудаар явж мөргөж учрын олох тэр суургууд мөргөхөөс гадна одоо яг энэ суурганы энэ бурхан багшийн одоо номын хурд эргүүлсэн Сарнатын цэцэрлэг дотор бас энэ миний хойно харагдаж байгаа Шри-Ланкийн Мул Ганда Куди Вихара гэсэн энэ сүм байж байгаа. Энэ сүм дотор бурхан багшийн одоо номын хурдыг эргүүлж байгаа одоо юг илэрхийлсэн маш сайхан гайхамшигтай уран хийцтэй баримлалтай бурхны баримл байхаас гадна энэ хийд дотор бурхан багшийн одоо лагшин шүтэн эренсэл одоо хадгалагдаж байдаг. Энэ эренслийг одоо ямар учиртай байсан гэхээр энэ одоо Пакистаны одоогийн Пакистаны Такшила одоо их сургуулийн тэнд байсан эртний Ашок хааны босгосон маш сайхан том суврган дотроо одоо байсан энэ эренслийг одоо тухайн археологийн одоо маллах хийжсэн англичууд авч англиор авч яваад дараа нь энтхийг тусгаар тогтнох үед ялангуяа энэ сүм хийдийг баригдах үед нь буцааж ингэж олгосон байгаа. Тэгэхээр бол одоо бас минь бурхан багшийн одоо гайхамшиг сайхан одоо эренсэл лагшин шүтэнийг энэ агуулж байгаа энэ сайхан юу учраас энэ дэрж бас энэ хийдээр орж мөргөөд тэр бурхан багшийн одоо тэр эренсэл нь бол тэр бурхан багш энэ дотор байгаа тэр бурхан багшийн баримлын хойд талд байгаа тусгай одоо юунд кейсэн дотор хадгалдаг. Тэрийг жилд нэг 11 сард одоо ил гаргаж нутгийн ард иргэдэд бол мөргүүлэх үйлчлэг хийдэг ийм их магш. Өөрөөр хэлбэл одоо бурхан багшийн эренсэл одоо лагшин шүтэнүүд дотроос хамгийн бас нэг одоо археологийн юугаар батлагдсан authentic тийм одоо эренсэл гэж үзэгддэг учраас энд бас монголчуудаас мөргөж энэ одоо тэр бурхан багшийн одоо баримлын өмнө сууж бяцлал хийвэл тэр сайхан нирваны энергийг хүртэж бас буйны хураах бас сайхан боломж байгаа гэдгийг та бүхэнтэй хэлье.